26. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст энэ Филист хүнийг алж Израилаас ичхүр шившиглийг арилгах хүнийг яах вэ? Амьд бурхны цэргийг шившиглэн ичигч энэ хослуулаагүй Филист хүн хэн юм бэ гэж хэлэв. За бид нар нэг бүлгийн өмнө уншихдаа Самуэль Саулыг досолж байсан шүү дээ. Тэрийг бид нар уншсан. Тэгээ эндээс Самуэль дараачийн хааныг дослохоор явхад Исеийн хүү 8 хүүтэй байсан. Тэгээ тэр анхныханд хүүг харахад болвол үнэхээр гайхамшигтай, жинхэнэ баатар шиг үнэхээр бурхны баатар шиг үнэхээр гайхамшигтай харагдсан болохоор тэр Исеийн том хүүг энэ бол жинхэнэ хаан болох уу вэ гэж бодсон. Гэтэл бурхан юу гэж хэлсэн бэ? Бурхан бол гадна дүрхийг хардггүй харин зүрх сэтгэлийг хардаа гэж хэлсэн шүү дээ. Тэгээ энэ хүүхдүүдийг бүгдийг нь харсан. Тэгээд хамгийн отхон нь бол Давид хаан байсан. Давид хаан тэр бол насанд хүрээгүй байсан. Тэгээд аавынхаа хоныг хариулдаг хончин байсан. Тэгээд тэр Давидыг бодвол дагуулan ирэхэд бурхан Самуэльд миний сонгосон хүн энэ хүн тэгээд Давидыг бол тосолсон байгаа шүү дээ хаан болгож. Тэгэхээр энэ дээр юу гэж вэ? Бурхан бол хүний гадна дүрхийг харддаг. Бурхан бол зүрх сэтгэлийг хардаг гэж хэлж байна. Амен. Тэгэхээр зүрх сэтгэлийг харна гэхээр зарим хүмүүс бурхан болохоор үнэхээр тийм даруу үнэхээр зүрх сэтгэлдээ нэлээд тийм даруу хүнийг бол сонгосон бурхан хүсдэг. Гэхдээ бурхан зүрх сэтгэлийг харна гэж хэлэхээр бурхан бол Самуэлаар дамжуулаад үгээ хэлсэн. Бурханы өөрийнхөө зүрх сэтгэлд нэг хүнийг сонгосон гэж хэлсэн. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Давид хаан Бурханы гэсэн зүрх сэтгэл байна. Бурханы тэр төлөвлөгөө, Бурханы ажил, Бурханы нэр эдгээр бол маш их анхаарлаа хандуулж байсан. Үнэхээр гал халуун зүрх сэтгэлтэй байсан. Бусад зүйлийг сайн мэдэхгүй ч гэсэн Бурханы талаарх үг, Бурханы гэсэн тэр гал халуун зүрх сэтгэл нь хинээс ч илүү их байсан. Тийм болохоор тэр хичнээн бэлтгэлгүй байсан ч гэсэн тэгэхээр Бурханы гэсэн тийм зүрх сэтгэл, гал халуун зүрх сэтгэл байсан. Тэр болвол 16 дугаар бүлгийг уншихад бол сайн мэдгүй 17-г унших юм бол Давид бол үнэхээр Бурханы талаарх гал халуун зүрх сэтгэлтэй үнэхээр түүнийг хүсэмжилж байгааг бол энд бэлчилж өгч байна шүү дээ. Давид хаан Давид бол Голиаттай тулдгаар гарч байна. Тэгэхээр Саул хааны хувьд болохоор чи бол нас залуу бага хүүхдээ гэж хэлсэн. Чи Голиаттай тулж чадахгүй. Голиат бол насаараа цэрэг байсан. Давидын хувьд бол үнэхээр тийм тулдах ямарч бэлтгэлгүй байсан. Тэгээд тэнд бол ямар ч зэвсэг байхгүй, ямар ч тийм ховтос байхгүй, сэлэмж байхгүй. Ерөөсөө тийм сэргийн тийм бэлтгэл бол ерөөсөө хийж үзээгүй. Ямар ч тэр бэлтгэлгүй байсан. Тэр хүүхэд бол би болвол ялнаа гэж хэлсэн. Тэгээд би тулалдана гэж хэлсэн. Тэгэхээр хин нэгэн хүн энийг харах юм бол энэ одоо тоглоод байгаа мó гэж хэлмээр. Гэтэл Израилийн цэргүүд бол бүгд филистичүүдэд тулдахаар ирсэн боловч нэг ч гэсэн хүн тэр цэргүүд дотроос Голиатыг болвол ерөөс Голиатаа тулдах хүн байхгүй юм шүү дээ.
Тэгэхээр бүгдөөнийг нь харах юм бол бид нар эндээс амьд үлдэх болов гэсэн тийм зүрх сэтгэлтэй байсан. Харин Давид хааны хувьд бол энд бол тоглоогүй шүү дээ. Үнэхээр Давидын хувьд буруу бодсондоо ч биш. Саул хаан ч гэсэн энэ тэр айж байна шүү дээ. Голиатаас гэтэл Давид хааны хувьд би тэр Голиатыг дооч тулна гэж хэлсэн тэр шалтгаан нь тэр энэ ишлэл дээр гарч байна. Тэр өөрө харахтаа Голиат бол тэгэхээр энэ хозлуулаагүй Филист хүн хин юм бэ гэж асууж байна шүү дээ. Бурхны цэргийг шившиглэн ичээгч энэ хозлуулаагүй хүн. Тэгэхээр тэр болохоор би Бурхны нэрийг доромжилж байгаа тэр байдлыг бол дэвсгэрч чадахгүй шүү дээ. Давиши. Тэгээ Бурхны цэргүүд Израилийн ард түмэн Израилийн цэргүүд Бурхны нэр энэ тал дээр бол тэр Голиат хүнийг доромжлоход Давидын хувьд бол дэс чадахгүй бие очиж тулалдъя гэж хэлж байна шүү дээ. Давидын зүрх сэтгэл эхнээсээ эцэс хүртлээ үргэлж Бурхны нэрийн талаарх зүрх сэтгэл бол маш их гал халуун зүрх сэтгэлтэй байсан. Дуулал номыг харах юм бол тэр эзэн өөрийнхөө нэрийн төлөө биднийг зөвийн замаар удирддаг гэж хэлсэн. Тэгээ Бурхны талаар бол хинээс ч илүү гал халуун зүрх сэтгэлтэй бөгөөд үнэхээр энэ болгон дээр бол маш их анхааралтай бол ханддаг бөгөөд Давидын хувьд бол тэр баатарч биш ямар ч тийм цэргийн бэлтгэл бол хийж үзээгүй. Тэр бол зүгээр л нэг хончин хүү байсан шүү дээ. Гэтэл тэр бол тэнд би гараад тулалдъя гэж байна. Тэр шалтгаан нь Бурхны гэсэн гал халуун тэр зүрх сэтгэл бол дүүрэн байсан. Эзэн ингэж хэлсэн. Есүс та нар түүний хаанчлалын зөвхт байдлыг хай гэж хэлэхэд хаяа нэг бодох юм бол сүм чуулгандаа ирээл хаяа нэг бодогдох юм бол хүндэтгэл мөргөл өргөх цаг байх юм бол ирж хүндэтгэл мөргөл өргөөл гэсэн ийм зүрх сэтгэл биш ээ. Харин та нар түүн эхлээд хаанчлал болон Бурхны хаанчлал болон түүний зөвхт байдлыг хай. Тэгэхээр түүний үгэнд өрөө амиа тавина. Түүнд бол гал халуун зүрх сэтгэлтэй Бурхны үгэнд анхаарлаа хандуулаа. Тэгэхээр үнэхээр энэ Бурхны үгийг гэж анхаарч байгаа хүн бол байхгүй байх шүү дээ борогтой. Тэгэхээр Бурхан хэнийг хайж байна гэхээр сүнсээр болон үннээр Бурхантай өмнө хүндэтгэл мөргөл өргөж нэгнийг хайж байтал бидний хувьд ч гэсэн юм гал халуун зүрх сэтгэлтэй байх ёстой шүү дээ. Бид нар сүм чуулгана гэсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бурхны энэ ажлуудын төлөө ихэр зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бидний Бурхны нэрийн төлөө гал халуун тийм зүрх сэтгэлтэй байх ёстой. Гэтэл сүүлийн үед бол ер нь Бурхны ажил болно уу болохгүй байна уу, хүндэтгэл мөргөл байна уу байхгүй байна уу, тэр тал дээр бол ерөөсөө анхаарлаа тавихгүй байгаа хүмүүс маш их байна. Тэгэхээр бид нарыг харж байхад энэ ертөнцид Бурхны цэргүүд, Бурхны сүм чуулган, Бурхны үнэхэр гайхамшигтай тэр удирдагч хүмүүс бол маш их хавчигдж байна. Гэтэл энд анхаарахгүй хүмүүс ч их байна. Давидын хувьд бол Бурхны ард түмэн Израильчуудыг хэн үгүйсгэж байна. Тэгээд энэ дээр бол Давид бол дис чадахгүй. Би бол энэ Голиаттай очиж тулална гэж хэлсэн Саул хааны хувьд бол инээд нь хүрсэн байх л да. Давидын хувьд сэлэмж байхгүй. Гэтэл Давидын хувьд бол ерөөсөө чулуугаар шидэл алж байна шүү дээ. Яагаад Давидын гартаа сэлэмж байхгүй байсан. Тэгээд Саул Голиаши сэлмийг авч өөрийнх нь толгойг бол биенээс нь салгаж байна шүү дээ. Үнэхээр тэр хэмжээгээр Давидын хувьд бол гартаа сэлэм байхгүйгээр тэр дайсныг бол устгаж байна шүү дээ. Яагаад тэрний хувьд бол бат итгэл байна, зориг байна. Би бол
амьд оршигч бурханд үйлчилж тэр бол жинхэнэ Израилийн бурхан. Тэр бол амьд оршигч бурхан. Амен. Хоёрт нь бурханы цэрэг, бурханы ажил, бурханы бүхий л тэр зүйлүүд бол бодтой гэдэгт бол итгэж байна. Амен. Би бол бурханы гэсэн зүрх сэтгэлтэй. Бурхан бол намайг эцсийн хүртэл хамгаална гэсэн бат итгэл байсан. Амен. Тэгээд Саул хааны хувьд бол та санаа бүү зовоо. Надад бол бурханы тусламж байна гэдгийг би өнөөдрийг хүртэл үзэж мэдэж ирсэн. Бурхан намайг эцсийн хүртэл удирдах хамгаална гэсэн бат итгэл байсан. Амен. ертөнцийн хүмүүсийг харах юм бол, итгэдэггүй хүмүүсийг харах юм бол ямар ч бэлтгэл байхгүй, ямар ч зүйл байхгүй, ямар ч болцол тулах болцол байхгүй байх юм бол харин түүний хувьд бол бурхныг хайсан, бурхны хаанчлалыг, бурхны ажил, бурхны бүхий зүйлүүдэд анхаарлаа хандуулсан гал халуун зүрх сэтгэлтэй нэгэн байсан. Тийм болохоор үнэхээр бат итгэлтэй байж би өнөөдөр өгсөн ч гэсэн би өнөөдөр өхөнөөс харин бурхныг бол ингээд оримжлогч нэг зүгээр ойлгож болохгүй гэсэн гал халуун зүрх сэтгэлтэй байна шүү дээ. Давид тийм бол одоо энэ цаг үед үнэхээр бурхны сүм чуглаанд тийм зүрх сэтгэлтэй хүмүүс байж аж үнэхээр бурхны сүм чуулган бол хизээч хавчигдаж хохирч болохгүй. Тийм болохоор би эцсийн хүртэл бурхны ажлыг хийж бурхны сүм чуулганыг хамгаална гэсэн итгэгч нар байх юм бол сүм чуулган бол амжилттай ажиллана. Давид бид нар шинэ гэрээг харахтаа тийм хүмүүсийг бид нар харах боломжтой. Үйлс номыг харъя. Үйлс номын 20 Үйлс номын 20-ыг харъя. 22 Үзэгтэн идүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлэгдэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг. Гэвч би бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүргээ албаа гүйцэтгэхийн тулд өөрийн амийг ямар чинээ бодохгүй явж ирсэн. Амен. Тэгээд Паулийн хувьд бол мэдэж явж байна шүү дээ. Нэгт нь Иерусалим руу явах юм бол би Ром хүртэл явна. Ром хүртэл явна гэдэг маань. Энд бол өхөн гэсэн тийм ягаад хэрэг хаясаа байсан шүү дээ. Тэгээд тэнд бол Ромын хаанчлал байсан. За надад бол зовлон хавчлага байсан ч гэсэн миний зүрх сэтгэл дотор байгаа тэр зүйл юу вэ гэхээр би бурхны сайн мэдээг тарах хэрэгтэй. Сайн мэдээ бол амжилттай тарах хэрэгтэй. Тэгээд бурхны сайн мэдээг тарахын тулд миний амь бол тэм чухал биш ээ. Харин ертөнц бол эсрэгээр бодож байна шүү дээ. Би өөрийгөө хамгаалж, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж, би өөрийнхөө ажлыг, гэр бүлийг хамгаалаад тэгээд дараа нь өөр зүйлүүдийг хийж байна шүү дээ. Харин Давид хааны хувьд бол Илч Паул ч гэсэн тэр энэ хүмүүс бол аль хэзээний бурхны хаанчлалын бол үнэхээр гал халуун зүрх сэтгэлтэй байна. Тэгээ үнэхээр гайхамшигтай тулдахад бурхны гайхамшигтай ажлууд бий болж бурхны өмнө хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс болно. Манайл чуулганыхан бурхны сүм чуулган, бурхны нэр, бурхны ажилыг бол үнэхээр гал халуун зүрх сэтгэлээр хийж үйлдсэн итгэгч нар байхыг хүсэж байна. Бурхны гайхамшигтай ажлыг үзэж мэдэж, бурхны ажлыг хийсэн хүмүүс байхыг хүсэж байна. Би Имануэль цуглааны тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг харахтаа
тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг харж би гайхамшигтайгаар хэрэглэнэ гэсэн тийм Бурхны гайхамшигтай ажлуудыг хийгдхийг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь